2019 оны 1-р сарын 29-ны өдөр төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагч нартай гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагааг аймгийн засаг дарга Г. Батцуур нээж үг хэллээ. 2018 онд хүлээсэн үүргийн амжилттай биелүүлж үр дүнгийн гэрээгээ үнэлүүлсэн агентлаг сумдын дарга нарт батламж гардууллаа. Мөн сумдын үйл ажиллагааг сайжруулах, албан хаагчдыг идэвхжүүлэх, төрийн албаны үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг алгарах, нийгмийн сэтгэл зүг дэвшлүүлэх чиглэсэн шин санаа сайн туршлага уралдаанд амжилттай оролцсон Шивээ говь сумын засаг дарганы хамгийн газар, Сүмбэр сумын засаг дарганы хамгийн газар болон Сүмбэр сумын 1-р багийн засаг дарга нарыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа. Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг 5 төрөл дээр нь өсгөж, малын ашиг шимийн гарц чанарыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүмбэр сумын 5-р багийн малчин Бадамт Самбуугийн Бадамт Цэрэн, Ширчингийн Алтан гэрэл, 6-р багийн малчин Жиегийн Батачир, Цэвэний Ерөөлт, 4-р багийн малчин Лавгийн Эрдэнэ тогтох, Гончиг Даржаагийн Бавд Орж, Шивээ говь сумын 2-р багийн малчин Чимэд Даржаагийн Бат тогтох, Баянтал сумын 2-р багийн малчин Готов Даржийн Баяр магны нарыг аймгийн засаг даргын 2019 оны 1-р сарын 25-ны өдрийн А31 захирамжаар авраг малчин цал тэмдгээр шагналаа. Одоо өнөөдрийн сайхан өдөр аймгийн авраг малчин цал тэмдгээр ингрэмэл асан маш их баяртай байна. Энэ хүү шагналыг авахад одоо мэдээж ар гэр бүл найз нөхөд нутаг усныхан маань одоо бүгд дэмжиж одоо энэ сайхан бэлчээрийн мал аж ахуйгаа малалж өнөөдрийн аймгийн авраг малчин цолонд хүрсэндээ маш их баяртай байна. Миний хувьд бол одоо 93 оноос хойш л одоо 93 онд 3 дугаар ангиас гараад өдөөглөлтөр мал малж байна. 20 гаруй жил мал маллаад 2014 онд сумын сайн малчин 2016 онд сумын алдарт туяач тэгээд 2019 онд аймгийн сайн малчин цал тэмдгээр одоо хүртэж байна. За тэгээд маш их баярлалаа. За би бол одоо дундгавын өндөр шилийн хүн. Уугуул нутаг. За суугуул нутаг бол одоо Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р өвгийн малчин Эрдэнэ тогтох гэдэг хүн байна. За энэ 18 онд аймгийн авраг малчин боллоо. 13 он сумын сайн малчин боллоо. 1000-т малчин боллоо. Тийм амжилттай ажиллаж байна. За манай гэр бүлийн хувьд бол одоо эхнэр хүүхдээ хамт амбул дөрвөл тийм л хүн байна. Тэгээд гэрээний үлийн цаг агаар сайхан байлаа. Малд сүргүүл сайхан тарган сайхан үйлчиж байна. Тиймэрхүү амжилттай байна. Тэгээ манай хоёр хүүхэд болохоор хоёулаа малчин мал сайн маллан мөрөсөө үн би бол одоо 40 жил мал малж байна. Тэгээ ийм амжилтанд хүрлээ. Тэгээ дараа амжилтанд хүрэхин төлөө тэгэл зүтгэж явна та. Тэгээ та бүгдэд ажлын амжилт хүсье. За би бүгдээсийн уурлынхаа буйнд авчихын захаасыг 12 дугаас эхлээд малын захад ирэхэд тоглож өссөн. Цулуугаар гэр барьж үеийнхээ хүүхдэд тоглож өссөн тэрхэн мөч минь одоо санагдаж байна надад. Тэгээд тэр мөн бас сэргэн дуусаж улам сайжирч аймгийн авраг малчин гэдэг цолд хүрч жилийн гол дүгнэлт бол миний анилсан хань үр хүүхэд эднэс дави баярлж явдаг. Миний анилсан хань ихийг бүтээж миний энэ амжилтад хүрэхэд их өргөнөөр хийж тусалсанд хандаа бас баярлна. Ханыгаа бас их бас дурсахгүй болохгүй. Тэгтээ миний бүтээл бодвол аль нь 50-50 байх гэж бодож явдаг. Гэхдээ би адууны дэргэд 5 настай морь онцорсон
7 настай даагуулгөө сурсан. Хацраан шалбулж үтсэн. Энэ мань одоо тэр түүх минь одоо энэ амжилт байсан байна гэдгийг би одоо их бодож байна. Эр хоньнд гойдуулчихад уурга тавьчихад байж явахад би ч мөн эр хүн болох холл байна да гэж бодож байсан. Шургаад гарсан мөрийг татж унахчаад байж явахад бахаргаж байсан надад өдөр надад олон би. Нутгийн хан баян жаргалан, далан жаргалан нутгийн хаар түмэндээ сар шинийн баярын мэндийг хүргэе. Миний араас аймгийн авраг малчин өшөө намайг үйчэд төрүүлээд улсын авраг малчинд хүрэх алтгаа олон төрөөрэй. Та бүгдэдээ би баярлж явдаг. Та бүгдийнхээ буян хишгийг даахын сөн гэж хичээж явдаг. Баярлалаа. Ах дүү нэртэй бүгдэд нь баярлж яваа шүү.